Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Германы Porsche компани дизель хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ зогсоож байгааг Английн автомашин сонирхогчдын Автокар сайтад өнгөрсөн мягмар гарагт мэдээллээ. Porsche компани дизель хөдөлгүүрт загваруудын нийт борлуулалт дэлхийд даяар ердөө 15%-тай байгааж. Ийхүү Европын зах зээлд дизель хөдөлгүүрт загваруудын эрэлт буурсан болон дизель хөдөлгүүрт автомашинуудын хортгийн ялгарал олон нийтийн зүгээс шүүмжлэлт агуулсан учраас ийм шийдвэрт хүрчээ. Тус компани Macan загварын автомашин 3 литрийн багтаамжтай турбо дизель V6 хөдөлгүүртэй бөгөөд уг хөдөлгүүрийг шинжилэн засварлахын оронд үйлдвэрлэлийг бүр мөсөн зогсоохоор болсон байна. 2015 оноос хойш Хойд Америкт турбо дизель хөдөлгүүртэй загварыг мөн худалдаалахаа зогсоосон билээ. Учир нь тухайн үед Volkswagen компани дизель хөдөлгүүрт машин тест хийх үед хорт тутаа багасгагч горимтой байсан нь ил болж тухайн үед дизель машины зах зээлд томоохон дуйлан тарьж байсан удаатай юм. Porsche-ийн ерөнхийлөгч Оливер Блум өнгөрсөн жил хэвлэлд өгсөн ярилцлагадаа дизель хөдөлгүүр тэдний хувьд тийм ч чухал биш болохыг дурдж байсан бөгөөд цаашид зах зээл цахилгаан хөдөлгүүрт автомашин гаргахад голчлон анхаарах болохоо мэдэгджээ. Ийхүү Porsche-гийн 2019 онд гаргахаар төлөвлөж буй Mission E911 загварууд цахилгаан хөдөлгүүртэй байх юм байна.